Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувгийн Atlas нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаяа болон мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон цуунлаа дэлгөөнөөр хүрч байна. Atlas нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй бодатгал, ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд төрөж байна. За өдрийн минь Заяа. За өдрийн минь төргий. За өнөөдөр хоёулаа Өмнөд Америк тив рүү аялна. Гэхдээ бидний төдийлөн бас мэддэггүй боловч маш сонирхолтой их гоё улс руу очих байгаа. За тэгэхээр өнөөдөр Заяа бид хоёр Өмнөд Америкийн Уругвай хэмээх улс руу явж байна. За тэгээд нэвтрүүлгийн гарчгаа хоёулаа төрүүл бас хэлчихв тий. За тэгээ. За дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчтэй улс гэдэг нэрийг бол одоо дэлхийн дээр албан бусаар хэрэгэлдэг. За яагаад энэ нэр гарч ирсэн бэ гэхээр Уругвай ерөнхийлөгч Хосе Мухикагийн хувьд бол дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч хоцолдог шалтгаан түүний хувьд бол одоо маш даруухан амьдралыг сонгосон. Тэгээс болоод тийм ядуу юм бол биш те. Маш даруухан амьдралыг сонгосон. Одоо ерөнхийлөгчлөөр бид нар чинь ингээл харуултаа, хамгаалалтаа, тэгэл ерөнхийдөө төрийн хамгаалтанд байдаг маш олон зүйлээр төсөөлдөг. Энэ хүн бол яг арай өөр төрлөөр амьдардаг гэсэн. За аль бие усны тансаг ордонд амьдрахаас татгалцсан. За нийслэлээс гадуур өөрийн жижиг фирм дээр их нэртэйгээ амьдардаг гэсэн. За хуучин Volkswagen Beetle гэж жижиг машин байдаг те. Энэ машин оомдог гэсэн. За цалингийнхаа 90% бол буйны байгууллага болон жижиг бизнес эрхлэгч таньдуулдаг байсан. За хувийн эд хөрөнгөнд харьцангуй бага байсан тул хэвлүүд хүнийг дэлхийн хамгийн ядуу хөрөнгөлөгч гэж нэрлсэн ийм түүхтэй байдаг. Тэгээ нөхөр бол Мухико л өөр энэ очиг төдийлөн бас зөв гэж үздэггүй. Тэрийг болохоор ядуу хүн бол бага зүйлтэй хүн бол биш ээ. Харин улам илүү хийх хүсэж түндэ боолчлогдсон хүн юм аа гэж түүнийг бол одоо тэр бол хэлсэн байдаг. За түүний амьдралын маяг нь улс төрч хүн заавал баян тансаг амьдрах ёстой гэсэн ойлголтоос өөр байсан учраас дэлхийн нийтийн анхаарлыг бол одоо Мухикад очижсэн манай Монголд бас ирчихсэн юм байна. Өөрөөрөө гоё үлгэрэлсэн хүн байна те. Тий. За тэгэхээр энэ дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч маань маш баян улсын ерөнхийлөгч байж таарлаа. Тэгэхээр өнөөдөр энэ улсын талаар хуваалцъя. За Өмнөд Америкийн газрын зураг дээр жижигхэн мэд харагдах Уругвай улс бол бодит байдал дээр бүс нутгийн хамгийн тогтвортой дэвшилтэд нийгмийн нэгийг бүтээж чадсан онцгой жишээ юм. Бразил, Аргентин хэмээх хоёр гүрний дунд орших энэ улс хэмжээгээр маш жижиг боловч хэмжээ чухал бишээ чанар илүү гэдгийг үзүүлж чанараар өрсөлдөөд чимээг өгч болж чадсан юм улс байна. За нийслэл нь бол Монтевидео хэмээх Атлантын далайн ирэг дээр байрлах. Нөгөө талд нөгөө гой гол нь байгаа те. Паран мөрнө. Голынх нэрийг мартчихлаа. Уругвай мөрөн гэж байгаа бас. Ла Плата гэж байгаа. Тий, Рио де Плата. Мөнгөн гол гэсэн утгатай үг юм байна шүү дээ, тий. За тийм Атлантын далайн ирэг бол нөгөө талаараа голын ирэг дээр байрлах Испануудын одоо үүсгэн байгуулсан Монтевидео хэмээх нийслэл хоттой. За тэгээ Европын өнгө аястай хот бөгөөд улс орны төр эдийн засаг соёлын төвөнд нийслэлнэ. За нийт хүн амны ердөө 3.5 сая гаруй. Манайхтай ер нь ойрхон хүн амын хувьд гэтээ амьдралын чанар боловсрол эрүүл мэндийн үзүүлэлт дээр Латин Америкт тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Газар нутгийн хэмжээний хувьд бол маш бага. Латин Америкт Суринамын дараах ордог 2 дахь жижиг. Гэтээ эдийн засгийн хувьд бараг 2 дахь том орн болж таарлаа. Тийм. Гэтээ энэ дээр нэг тайлбарлаж хэлж байна. Яг газар нутгийн хэмжээ нь Өмнөд Америкч одоо нөө цөөхөн улстай гэж явж байгаа шүү дээ тий. Манай нэг Өмнө Говь аймаг шиг газар нутагтай мод Уругвай. Тэнгүүд нэг одоо бид нөө Өмнөд Америкт нөө ард нутаг Суринам, Гаяна болон Францын Гвине гэдэг улсууд төдийлөн бас ярддаггүй хүнддэггүй те. Энэ гурван бүр ингээд спорт болон бус юугаар дандаа нөө Төв Америкийн буюу Антилийн арлууд руу орчдөг. Яг л эдгээр чинь нэг хэлний үед одоо Суринам, Нидерланд хэлтэй, Францын Гвине Франц хэлтэй, Гаяна нөө англи хэлтэй болохоор нэг энэ бүс нутагтаа нөө хэлний хувьд ч гэсэн өөр учраас илүү нөө Төв Америк руу орчдөг. Тэнгүүл яг энэ улсуудаа үзэх юм бол Суринам одоо Уругвайгаас жижиг. Бид нар хамгийн жижигхэн улс гэж ойлгоод идэг боловч Суринам жижигхэн, Гаяна арай жоохон том. Францын Гвине гэдэг одоо бас том газар нутагтай. Одоо манай анхаар болоод нэг том аймаг шиг нутаг байгаа байхгүй юу? Тэнгүүд энээсээ бас одоо том байдаг гэдэг юм. Тэгэхээр ийм бас шалтгаан нэг бас хэлсэн зүйтэй болов гэж бодож байна. За баярлалаа. За түүхийн хувьд Уругвай бол стратегийн байршлаас шалтгаалаад Испани, Португал хоёрын ер нь бол эзэн гүрнүүдийн өрсөлдөөн ашиг сонирхлын тийм талбар нутгийг хэвээрсэн. За та 1828 онд тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд үндэсний баатар Хосе Эрвасио Артигас нь тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдсан түүхтэй. 20 дугаар зуунд бол дунд үед яг дэлхийн бусад улс орны онцгойлон Латин Америкийн улсуудын адилаар цэргийн дэглэм тогтож байсан. За тэгээд энэ дарангуулыг даван тулаад 80 оноос хойш тогтвортой ардчлалыг бос зохицлооч чадсан өнөөдрийн амжилтын үндэс нь болсон. За түүхийн хувьд бол маш сонирхолтой. Одоогийн Уругвай за бид нар ингээд газрын зураг дээр харах юм бол Атлантын тэнгисийн ирэг дээр Бразил,
Аргентин хоёрын дунд байгаа газар нутаг. А гэтэл нийт газар нутаг нь бараг тэр чигээрээ хялган дээр гэж хэлэхээр одоо Грасландтай хялган дээр газар тариалан эрхлэхэд маш тогтвортой тийм газар нутаг. А гэтэл анх колоничлогчд бол эхлээ Португалид 1516 онд очсон байгаа. Тэгээ яг анх ирсэн Европод бол Португал хэдийгээр тэгээд 12 онд нь Португалууд ирээд 1516 онд нь Испаниуд ирсэн гэдгийг. Тэгээд нөгөө аль том хүчтэй эзэнт гүрний хувьдтэй нөгөө шинэ газар нутгийг те өөрийн иргэшээл тогтоож гин колони болгож гин. Гэхдээ яг Уругвай тэр хавийг нэг оошон тоогоогүй юм байна. Шалтгаан нь байгалийн баялаг байхгүйсэн учраас. За тийм байжгаад 17 дугаар зууны үед Монтевидео гэдэг одоогийн нийслэл хотод нь Испаниуд анх одоо цэргийн одоо бэхлэлт хот байгуулад Испаний эзэн хааны газар нутаг болгон зарласан. Анх уг нь Португалууд ирсэн юм байна. За тэгээд ер нь бол одоо тэгээ анх Испаниудаас энэ газар нутагт мал аж ахуйг танилцуулсан гэж байгаа. Үхрийн фермийн аж ахуйг. Энэ нь өнөөдөр энэ улсын эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн том одоо экспортлдог бүтээгдэхүүн нь болж чадсан. Энэ дээр ахад нэг хэлэхэд яг Өмнөд Америкт одоо яг Европод ирэхээс өмнө хонь байгаагүй, адуу байгаагүй, гахаа байгаагүй, үхэр байгаагүй. За тэгвэл ингээ Европод Өмнөд Америкт ингээд яг энэ одоо гэрэн дэжим амьтдыг авчирсан. За яг адууны өвөг бол Америк төвд бол дээрүүд байсан боловч хэдэн мянган жилийн өмнө устдаад байхгүй болсон. Тэгэхээр одоо үүд чинь манай индианчууд ингээл морь унаал даквал байдаг. Аргентин уругачууд ингээл морь гаршуулаад унаад даквал байдаг. Энэ бол Европод ирсний дараа 2-3 үеийн дараа тэр морь ичим сурсан байдаг. За тэгэнгүүтээ энэ Өмнөд Америкуудын хувьд бол хамгийн сонирхолтой татсан амьтс нь морь байсан баг. Яалаар ингээд хүн морь унаа явж байгаа энэ хоёр ингээд залган амьтын юм болов уу гэж анхаардаг юм. Тэр чинь амьдралдаа морь унж байгаа хараагүй хүн чинь тэгэн шүү дээ. За тэгээд ингэж гайхаж байгаа. За энэ өөр чинь тусдаа ингээд хүн нэг амьтан унаа яваад байгаа юм байна гэдэг ойлгос. Яг бол Өмнөд Америкт өөр нэг тийм амьтан ундаг тийм юу байхгүй байгаа тоххой одоо. Одоо альва амьтныг унлаганд хэрэглэхгүй л байгаа нь. Одоо лама гөрөөс алпака тэр унж ерөөсөө. Тэрийг бол хоошоогоо Андын нурууны нилээн дээшээ болоо явчих байх тий. Уругвай маань бол харцсангуй дор нам дор газар. Тий. Тэнгүүл энэ Өмнөд Америкаар нэрж байгаа тий. Тэнгүүл угаасаа тийм түүх байхгүй. Тэгээд дээрэс нь тэрийг харж хүмүүс гайхдаг гэсэн. Бүр айдаг гэсэн. Энд юу яваад байна гэдэг. Тэгээд тэрийг ойлгоод 2-3 үеийн дараа морь унаад сурахдаа Европуудаас илүү болсон гэж байгаа. Уругачууд. За тэнгүүтээ үхрийг хараад их сонирхсон гэж байгаа. Амар том битэд айсан гэж энэ хүн амьд идчихүүд байна. Яаж яах нь эвэртэй шүү дээ хурцтай. Амар айжсэн гэдэг. За тэгээд үхрийг бол ингээд жоохон ингээд танилцж ирэнгүүтээ энэ чинь ингээд юу аж болох юм бэ? Ажил төрөл идэг амтан байна. Дээрээс нь юу ад юм бэ? Идэж болт юм байна гэдэг үхрийг ойлгосон байна. За хоньыг хараад нэг гайхаагүй гэж байгаа. Яг л хончин болохоор нөө лама гөрөөс юм уу одоо алпака эдэр нь урд нь ингээд харж исэн юу болохоор эдрээс арай жижигхэн тэтгэг сонио амт юм байна гэж харж исэн. Тэгээд ингээд гарсан. За гахаа ярьж байгаа адилхан тий. За иймэрхүү байдлаар нэг амтд маань ургууд ингээд гарсан. За ургууд ягаад үхэр юм уу хонь маань ингээд маш хурдан ингээд идээшээ эдрийн ингээд өөрсдөө үндэснийх юм болцсон байлаа. Энэ зэрлэг амт байхгүй. Одоо үхрийг барьж идэх одоо тийм зэрлэг амт маш ховор тийм учраас байгалийн махчин амт гэсэн үг шүү дээ предиктор. Тэнгүүд нөө Аргентин Уругвай эдэрт үхэр Бразил эдэрт маш хурдан гоё ингээд өсөж үржих гоё хэл болсон. Тэгээд Уругвай тэгдэм билээ шүү дээ. Анх бол нэг янз бүрийн судалгаа байт юм. Тэрнээс нэг 50 одоо үнэ за нэг эдэн бух авчраал тэр нь ерөөсөө одооны Уругвайгийн эдэн сая үхрийн гол нөөц нь болсон гэж. Тийм 12 сая гаруй үхэртэй. Тэр нь дандаа нөгөө фермерийн аж ахуйд махны одоо зориул дээр мах сүний зориул дээр байдаг. Уругвайчууд нэг юм дээр жоохон ундууцдаг гэж байгаа. Тэгэхээр үхэр ихлээр дэлхийн нийтээр дандаа Австрал үхрийн мах, Аргентин үхрийн мах, Бразил үхрийн мах гэдэг. Уругвай үхрийн мах хинч ярьдаггүй гинэ. Тэгмэл уругвайчууд идрээс нөгөө жижигхэн л болохоос яг үхрийн ферм, үхрийн аж ахуй тал дээр үнэхээр супер, үнэхээр мундаг гэдгээ хөрч. Тэнгүүд хүмүүс ингээл үхэр ярихаар манайхаас лагштай гэж бас нэг ярьдаг тийм нэг комплекс байт юм л уругвайчуудад. За тэгэхээр үхэр ийм одоо Испаниуд өөрийн колониутаг болгохдоо үхрийг авчирсан юм байна. За тэгэхээр Испаниуд Португалууд ирэхээс өмнө энэ газар нутагт хэн байсан бэ гэхээр Чаруа, Гуарани, Чана, Минуае, Яро хэмээх одоо нутгийн угуул иргэд амьдарч байсан байна. За нөгөө одоо бичиг одоо тухайн үеийн үйлдсэн бичиг баримтуудаас хамаарат өөр тоо байдаг боловч ер нь бол анх колоничлогчид одоогийн Уругвайн газар нутагт ирэхэд ер нь бол нутгийн иргэдийн тооныг 7,000-аас 17,000 хооронд л байсан гэж үздэг. За тэгээ энэ хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр ер нь бол хагас нүдэлчин одоо анчин төвөрлөгчд байсан. За тэгээд юу яадаг гэсэн нөгөө анх ингээд колонич ирэхэд мэдээж нөгөө Латин Америкийн уугуул иргэдтэй юу тохиолдсон бэ гэхээр мэдээж колоничлогчид ирсэн газар нутгийн дээрэмцэн болоосон халдвар төвчөнд хараасан те тэднэрт байгалийн дархлаа байхгүй Европоос халдвар төвчнүүд авчирсан. За энэ шалтгаануудаар нутгийн иргэдийн уугуул иргэд ер нь бол
одоогийн урагвай тусдаж үг болсон гэж үзсэн юм байна. Гэтэл сүүлийн үед нэг харьцангуй сонирхолтой судалгаа гарсан нь за яг хүн амыг нь би жоохон байж байгаа дэлгэрэнгүй ярина. Гэхдээ ер нь бол одоогийн урагвайн нийт хүн амын 80% нь Европоос гаралтай. 18 дугаар зуунд Испаниас, Италиас, Итали, Европын одоо Португалиас тодорхой хэмжээгээр маш их одоо цагаачд ирсэн байгаа. Тэр хүмүүсийн үр удам гэж өөрсдөө тодорхойлдог. 50-аас дээш хувиас нь яг харахгүй. Европын одоо ДНХ-тэй ген гардаг гин. Гэтэл сүүлд нэг эмэгтэй судлаачийн хийсэн судалгаагаар Уругвайн хүн амынх нь одоо генетикийг ингээд мэдээж пул үсгэж авна л да хүн болгоноос боломж байхгүй. Гэхдээ 36% нь тодорхой хэмжээгээр нутгийн угуул иргэдийн ДНХ байна гэж судалгаа гарсан юм билээ. За тэгээд нутгийн иргэд байсан. Гэхдээ харамсалтай нь колоничлогтын үр дагавар. За тэгээд тэр чинь нөгөө нэг талд Испани, нэг талд Португал, хойно байгаа Бразилийг те Бразилд одоо иргэшээлээ тогтооцсон. Нөгөө талд нь Испани, Аргентинд иргэшээлээ тогтооцсон. Тэгэхээр энэ том эзэнт гүрнүүдийн ашиг сонирхлыг ер нь бол ашиг сонирхлын төлөөх дайны ерөөсөө ингээд талбар газар нутаг болж исэн энэ газар энэ нутаг. Тэгэхээр энэ хөлд үргэлдээд нутгийн иргэд нь бол одоогоор л аль биесээр байхгүй гэж үздэг юм байна. За тэгээд нийт хүн амынх нь 80% нь бол Европ гаралтай тийм хүмүүс байгаа бол 20 гаруй хувь нь местисо буюу одоо нөгөө баруун Африкийн боолын худалдаагаар тухайн бүс нутагт ирсэн Африк гаралтай хүмүүсийн одоо холимог тэ үлдэгдэл гэж хэлэх нь хайшин тэ. Ер нь бол тэднэртэй холимогдсон тийм төрөл байдаг юм байна. За тэгээ маш сонирхолтой гоё улс байна. Маш жижигхэн ирнэ. За тэгээд соёлын хувьд бол урагвайчууд их тайван, удаан хэмнэлттэй. Европын нүүлээ маш хүчтэй. Кофений соёл, гудамжны амьдрал. За тэгээд Монтевидеод онцгой уур амьсгалыг нь бүрдүүлдэг. За тэгээд эднийхтэй сонирхолтой бас нэг баримт нь бид нэр одоо гоё стейкийг Аргентиных гоё вайнигтэй Латин Америкт бол Аргентиник гэдэг бол Уругвай өөрсдийнхөө стейкийг илүү гоё гэдэг юм байна. Ягаад гэвэл илүү гоё юм байна. За гэтэл бид нар Аргентины танго бүжгийг Аргентинтай холбоотой шүү дээ. Тэгсэн чинь Уругвайгаас үүсэлтэй юм байна. Уругвайгаас үүсэлтэй тэгээд хүн төрөлхтний соёлын бит бус өвд бүртгэгтэй Уругвайн талаас бүртгэсэн юм зүйл юм байна. Тэгэхээр ер нь бол Европын ер нь бол нэг vibe, амьдралын хэв маяг, тайван, налайсан амьдралыг илүү таашаасан, яарсан биш те гэр бүлийн амьдралд те. Одоо гэр бүл найз нөхдийн харилцаанд илүү одоо ач холбогдлыг өгдөг итгэлцэлтээр ер нь бол нийгэм нь тогтдог юм сайхан хүмүүс юм байна. За тэгээд Уругвайн хөл бөмбөгийн талаар бол манай заяа маань илүү гоё сонирхолтой ярих бах. Газар зүйн хувьд бол уудам тал хээр нутагтай хялганд хээр гэж хэлсэн. Атлантын далайн эрэг дээр одоо энгийн боловч маш үзэсгэлэнтэй байгальтай 500 гаруй километр урт далайн эрэгтэй. За тэгээд сүрлэг сайхан голуудтай. Ийм сайхан улс байна. Соёлын эхний үнд ч танилцуулж тэ. За тэгээ Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш эрсдийг давах учиртай бод даатгал компани ивэнттгэн та бидэнд хүргэдэг байгаа. За бод даатгал нь бол даатгалын салбарт 30 жил тогтвортой тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын уугантэй даатгалын компаниудын нэг өгөөд одоо өнөөдрийн дугаараараа хоёулаа олон улсын АКСА эрүүл мэндийн даатгалыг нь онцлоо. За АКСА эрүүл мэндийн даатгал нь ямар учиртай вэ гэхээр Монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэн болон ер нь Монгол иргэнтэй гэр бүлээж гэсэн даатгуулахад маш тохиромжтой. Учир нь дэлхийн маш олон орондтой одоо амжилттай хэрэгждэг юм даатгалын полиситэй багц бүтээгдэхүүн. Тэгээд бод даатгал маань энэ одоо олон улсын сүлжээний Монгол дахь цорын ганц партнер бөгөөд Монголд нь олон улсын даатгалын сүлжээг нутагшуулаад 10 жил болж байгаа юм байна. За энэ яадаг вэ гэхээр та одоо чинь эрүүл мэндийн үйлчилгээ авах, өвдөх, гэмтэх, эрүүл мэндийн тээвэрлэлтийг, эмийн үйлчилгээ те одоо эмийн худалдаж авсан эмчилгээндээ эмийнхаа нөхөн олгорыг авах зэрэгтэй үйлчилгээнүүдийг даадаг. За тэгээд их орондын тээвэрлэх хүртэл үйлчилгээг ковролдог. За хөдөө орон нутагт явж байгаа те тэрүүдэд даатгалтай тохиолдолд ямар нэгэн осол аваар гарлаа гэхэд онгоц сурталтай өслөд хот руу те эмнэлэг рүү төвлөрсөн газар руу тээвэрлэлт хийлгээд тэр нөхөн олгороо даатгалаасаа бүрэн авах боломжтой юм даатгалын бүтээгдэхүүн. За тэгээ миний мэдж байгаагаар бол Монголд байгаа том уурхайн компаниуд, хариуцлагатай компаниуд тэгээ аж ахуйн нэгжүүд ч гэсэн олон улсын байгууллагууд ер нь бол адилчтай болон тэдний гэр бүлийг нь давхар энэ АКСА олон улсын даатгалд хамруулдаг. За энэ нь тухайн ажилчинд ч гэсэн аливаа байгууллагад ажиллах одоо тэр байгууллагыг сонгох нэг давуу тал болж өгч чаддаг. Учир нь зөвхөн намааг биш миний те гэр бүлийг даатгална гэдэг нь өөрөө одоо бага насны хүүхдтэй гэр бүлд бол өвөл Улаанбаатарынтай бохир уур амьсгал агаарын бохирдлоос болоод ханайд томоо эмнэлэгт үзүүлэх эмнэлгийн очор дараалал тэгэл эмчилгээний зардал гээд маш их хэмжээний зардал ер нь өрхийн төсөв дээр маш их хэмжээний дарамт үзүүлдэг зардлыг энэ даатгал нь
даатгалаас нөхөн олгороор те авах боломж үүсгэж байгаа болохоор ер нь бол аливаа ажилчинд аливаа байгууллагыг сонгоход хүртэл маш давуу тал болдог юм даатгалын бүтээгдэхүүн. Би өөрөө энэ даатгалын бүтээгдэхүүнээр ажилчдаа даатгадаг байсан компанид ажилладаг байсан. Надад энэ бол тун таатай. Тэгээд залуу гэр бүл одоо нэрэ хүүхдүүдтэй гэр бүлд бүр маш чухал. Маш олон санхүүгийн асуудлыг стрессийг хөнгөлсөн юм даатгал. За тэгээ түрүүнд дурдсанаар өвдөх гэмтэг, эмнэлэг, твтэх, мэс асал болон эмчилгээний зардлыг нь даана. Эмийн болон эмчилгээний зардлыг нь нөхөн олгоно. За тээвэрлэлтний за гадаад дээрхэн бол их оронд нь буцаах зардлыг даана. Зэрэг амуунта дэлхийд даяар аялж байгаа тохиолдолд 24/7 те маш чанартай эрүүл мэндийн байгууллагаар үйлчилгээ авах боломжийг бий болгодог юм аа. За ингээд аюул амьдралын замналтанд түшиж явах хамтрагч бол бод даатгал байх болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7505 48 тэгдэг 7505 48 тэгдэг дугаарыг утсаар авах боломжтой. Зя баярлалаа, ивент төштэй баярлалаа. За ингээд юу вэ? Хөлбөмбөрөөр орохоос өмнө нэлээд бас гоё орчлын аюу гоё түүхийн бас ургаатай яриад хөлбөмбөрөөр орох гэж бодож байна. За ургууд бол манай зулаа хэлсэн Испани, Португал далаачд ирэхэд ингээд ихний ингээд ирсэн хүмүүс нь за ялангуяа Испаничууд л өөрсдөө ингээд соёлоо түгээгээд Европод ингээд явжсэн. За энэ дунд ингээд англичууд орж ирэх гэж үзсэн. Англичууд бол Испантай ингээд одоо хууль ёсны болон хууль бус янз бүрийн байдлаар ингээд худалдаа нам хийх гэж янз бүрээр үздэг гэсэн. За мэдээж хийдэг гэсэн дээ. За ингээд хийдэг байж байгаа нэг Өмнөд Америк руу англичууд ирэхэд нь орж чадахгүй байгаа шүү дээ. Орж чадахгүй байсан чинь 1800-аад оны одоо 1810 оноос Өмнөд Америкийн улсууд ирэхдээ тусгаар тогтнож эхэлсэн. Одоо 1810-аас 1820 оны хооронд маш олон Өмнөд Америкийн улсууд тусгаар тогтноод. За ингээд улсууд тусгаар тогтоод ирэнгүүт л яасан бэ гэхээр англичуудад тусгаар тогтносон улсад хөрөнгө оруулах ч юм уу тэртэй хамтарч ажиллах боломжууд гарчсан. За дээрэс нь Өмнөд Америкийн улсууд нь Испаниас тусгаар тогтсон учраас Испанийн соёлын нөлөө Испанийн байдаг гэсэндээ Испантай ахад харилцсандаг улс төрийн хувьд ч гэсэн соёлын хувьд ч гэсэндээ тий ер нь нэг жоохон асуудал байгаа шүү дээ. Конфликтүүд байгаад идэг. За тэнгуүл англичууд энд айгүй гоё зөв орж ирсэн байдаг. За ингээд 1810-аас 25 оны хооронд Өмнөд Америк олон улс Испаниас тусгаар тогтсон дараа британчууд эдгээр бүгд найрамд улсуудыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. За та нар бол тустай улс шүү гэх тий. Ягаад тэр нөхдүүд худалдаа болон санхүүгийн харьцаа үржүүлэх гэж энийг бүр ингээд айгүй хурдан хүлээмжшэрсэн байдаг. За ингээд 1920 онд тэгсэн Лондонгийн хөрөнгө оруулагчид Аргентин, Чили, Бразил, Перу, Уругвай зэрэг улсууд зээл болгож уурхай, төмөр зам, бонд, банкны салбарт ингээд хөрөнгө оруулж эхэлсэн. За ингээд Өмнөд Америкийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч нь Испаниас шууд Их Британи руу шилжсэн байдаг. За ингээд шилжээд төмөр зам бол одоо энэ Өмнөд Америк тавьсан одоо хамгийн анхны хүмүүс нь болохоор юу нь болж байгаа. Их Британчууд. За ингээд энийг Британи Өмнөд Америкт албан бус эзэнт гүрэн байгуулсан үе гэж ярьдаг. Яг бол төмөр замын холбоо гэдэг өөрөө тухайн улсын бүх юмыг одоо ингээд баазж байгаа адилхан тийм. За ингээд Аргентин ураг өргөд ингээд зэрэгцээд яваад байгаа. Энэ хоёр чинь яг л адилхан жишээ яваад байгаа байхгүй тийм. За ингээд хөрөнгө оруулалт тэгээ төмөр зам дээр Британи компаниуд барьсан төмөр зам нь дотоодын одоо мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бомб руу зөөхөр болсон. За бомбд тээвэр Монтевидео руу зөөх маш олон зүйлийг яасан. За энэ дээр нэг том юм гарч иж байгаа маа. Яасан бэ гэхээр дэлхийд анх хөргүүрийн систем 1800-аад оны ихээр ингээд дэлхийн нийтээр ингээд гарч эхэлсэн байдаг хөргүүрийн систем. За ингээд хөргүүрийн систем хөгжиж явсараад 1850-аас 60 онд ирэхэд дэлхийн тэр хөргүүрийн систем гэдэг юм одоо дэлхийн нийтээр гарч ирээд за тэгсэн чи яасан бэ гэхээр 1870 онд анхны одоо хөргүүртэй усан онгоц Англи руу амжилттай очсон. За энэ болохоор яасан бэ гэхээр Уругвай болон Аргентин гэдэг хоёр улсын хөгжилтөөр асар том хөрөнгө оруулсан. Одоо нэмэр болж ирсэн. Энэ чухал үйл явдал болоод за тэгээ тэр нь болохоор SS Парагвай хөлөнгө онгоц туршилтын амжилттай болсны дараагаар дараагийн хөлөнгө онгоцууд Аргентин болон Уругвайгаас Англи руу мах зөөж өгсөн байдаг. За ингээд Уругвай улс яасан бэ гэхээр махны бизнесээр буюу одоо маш их мах байгаад идэг. Тэрийг өөрөөсөө идэж барахгүй. Тэгмэл дэлхийн нийт рүү түгээхлээр мах чин замдаа мууддаг тийм бүтээгдэхүүн шүү дээ. За ингээд хөргүүрийн усан онгоц гарч ирснээр Их Британчууд Уругвайгаас Аргентинаас маш их үхрийн мах авах боломжууд гарч ирсэн байдаг. За ингээд экспорт нь огцон болсон махны экспорт нь. Уругвай улсын хувьд бол эдийн засгийн хувьд бол бүүн болж өгсөн байдаг. Дээрээс нь энэс л гадны хөрөнгө оруулалтаар их орж ирээд Уругвай улсын дотоодын ферм яаж байгаа айгүй гоё хөгжиж гисэн. За ингээд өмнө зөвхөн арьс, ноос зэрэг удаан хадгалах бүтээгдэхүүнийг давслаад Европ руу зөдөг байсан бол хөргөлтийн технологийн ачаар шинэхэн хөлдөөсөн махыг Европ руу, ялангуяа Их Британчууд руу тогтмол нийлүүлэх юм боломжтой болж ирсэн байдаг.
Энэ бол Уругвай улсын хувьд бол тээвэр технологи хөгжиж махны экспорт ашигтай бизнес болох тэгээ мах боловсруулах үйлдвэрүүд Уругвайд ингээд бүр олноор байгуулагдаад нутгийн иргэд хүртэл ингээд махандаа илүү мэрэгшиж эхэлж байгаа юм тийм. Мэрэгшиж эхлэх юм боломжууд гарч. За Аргентин бол ерөөдөө ингээд чи түрүү хэлсэн шүү дээ ингээд Аргентин мах гэдгийн төрөж Аргентинчууд илүү масс махандаа илүү том. Уругвай тэнгуэл масс махан тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг болж нэг илүү нэг гоё болгодог тийм илүү гоё стейкүүдийг хийх тал Уругвайд бас илүү хөгжих юм боломж нь гарч ирсэн байна. Илүү үнэтэй юм ч юм уу тийм. За тэгээд Уругвай яагаад сонирхол татсан бэ гэж байгаа. Уругвайд яагаад британчууд илүү их хөрөнгө оруулалт авч байгаа юм. Энэ бол Аргентин, Бразил гэсэн хоёр том улсын нэг нь Португал хэлтэй, нэг нь Испани хэлтэй хоёр том улсын дунд байдаг. Стратегийн хувьд бол маш чухал байралтай болсон Уругвай улс байдаг. За тэгээд Уругвай дээр ингээд асар том хөрөнгө оруулалт их юм бол хоёр улс руу аль тал руу буцаж нэг геополитикийн хувьд ч юм уу те чухал ингээд одоо үйлчлэг үзүүлэх. Дээрээс нь нэг номхон далайн Атлантын тал айгүй том гарц болчихж байгаа Британий худалдааны. За ингээд жишээлбэл Британи Аргентиныг алдсан бол Уругвай байгаа байхгүй шил. Тэгээ Уругвайг олдол Аргентин байна ч юм уу. Давхар ингээд нөөц ингээд хоёр улстай ч юм уу хэдэн улстай ингээд хөрөнгө оруулалт явах айгүй том боломж нь энэ Уругвай дээр гарцсан байдаг. За ингээд Уругвай одоо ингээд Британи ингээд элчин сайдын яам орж иж байгаа. За тэгээд нэг Британи юунууд орж иж байгаа. Шашныхан орж иж байгаа. За дээрэс нь ингээд бизнесийн худалдаач орж иж байгаа. Энийг дагаад юу орж ирэхээр дэлхийн хамгийн том спорт хөл бөмбөг болон рагби гэдэг хоёр спорт эдгээр хүмүүсийг дагаж орж иж байгаа. За би энэ дээр нэг жижигхэн түүх бас нэмжлэх хэрэгтэй. Тэрний юу гэхээр хөл өмгийн дөрмийн ном гэж байгаа шүү дээ, тийм. Хөл өмгийн дөрмийн ном тухайд ингээд Англид гарч ирээд 1800 одоо 1800 оны сүлээр дэлхийн нийтээр ингээд харсан. Хөл өмгийн дөрмийн ном дэлхий дээр ямар том өөрчлөлт явуулсан бэхээр даяарчл гэдэг юм хөл өмгийн ном эхлүүлсэн гэдэг. За яагаад тэгэхээр чи бодоод үзлээ. 1800-аад оны сүүлээр дэлхийн нийтээр өргөн хэрэгэлдэг стандарт юм гэж байхгүй. Тэрийг түгээх тийм шугамуд байхгүй. Одоо тэгвэл бид нар ингээд годомжинд гараад ногоон гэрэл, улаан гэрэл гэж ашиглаж байгаа адилхан тэр дэлхийн бүх улсад энэ байгаа. Энэ бол даяарчлалын хамгийн том зүйл шүү дээ. Тэгвэл тэр үед дэлхийн нийтээр ингэж хэрглэж болох юм байхгүй, нэг түгээх юм байхгүйсэн бол хөл бөмбөгийн ном яг нэг дүрмийг багтаагаад тэгээд нэг бөмбөгийн нөгөөл явуулж тухайн улсад хөгждөг гэсэн. Уругвайд одоо Бразилд жишээлбэл нэг кофений 8 ч хөл бөмбөгийг хөгжүүлэхдээ хоёр бөмбөг нэг дүрмийн номтой ирсэн гэж байгаа. Уругвайд адилхан. Бизнесмэнүүд дүрмийн ном авчираад хөл бөмбөгийн бөмбөг авчираад тоглож исэн тэрийн нутгийн иргэд хараад энэ бол тоглож болох спорт юм байна гэдэг дуртай болсон. Тэнгүүд дүрмийн ном жишээлбэл ингээд Египтэд очиж ч юм уу тухайн үед те 1800 оны Египтэд очих юм бол яг тэр дөрмийн номоор хөл бөмбөгийн хүмүүс годомжинд тоглож байна. Тэгэхээр хөл бөмбөгийн ном гэдэг өөрөө золон Америк, Европ, дэлхийн нийтээр дэлхийд даяарчлалыг түгээхэд хамгийн чухал хэрэгсэл байсан. Тийм байж та хоорондоо заавал биенийхээ хэлийг ойлгохгүй ч гэсэн хөл бөмбөгийг бол дөрмийг мэдж байгаа учраас тэр хүмүүс хоорондоо харилцаж тоглож найзалд нөхөрлж болж штэ. Тэгээ спорт болохоор нэг тоглоом болохоор маш хурдан тэр хүмүүсийн дунд түгэж байгаа. Урд нь ингээд испанчуудын хүчээр түгээх гээд болохгүй байсан зүйлүүд түгхгүйсэн бол хөл бөмбөг нэг дэлхийн дээр тарсан. Одоо Африкт игдэн штэ. Хамгийн урд нь тарсан соёл бол буу гэдэг штэ. Яг бол буугаар хүн бие хамгаална, ан хагнана, хүний дээрх нь маш олон зүйл хийдэг. Тэнгүүтээ бус технологи нь аягүй удаа өгсөн гэж байгаа. Тэгэхээр нэг яг тэрнтэй адилхан хөл бөмбөг дэлхийд даяарчлалыг ингээд түгээгээд стандарт гэж юу байдаг вэ гэдгийг тараасан байхгүй. Тэгээ эрэг талаас нь одоо боолчлыг бол стандартаар тарааж штэ ингээ хүчээр тэ хөл бөмбөг. За тэгвэл Уругвайд хөл бөмбөг орж ирээд Уругвайн хөл бөмбөг асар тогтсон. Уругвай дээр, Бразил дээр. Тэгвэл Уругвай дээр ягаад хөл бөмбөг сайн өгсөн бэ гэхээр Бразил шийдэл анхны дэлхийн орнд орох гээд ингээ явах гэж байгаа ш. Тэгвэл хоорондоо эрэлддэг гэсэн байна. Рио де Жанейро, Сан Пауло гэд хоёр том хот их. Үгүй манайх явна. Үгүй танах явна. Тэгвэл Бразилчин анхны хөл бөмбөгийн дэлхийн орнд дээр зөвхөн Сан Паулог явах. Дараагийнх дээр зөвхөн Рио де Жанейрог явах тэ. Аргентин бас нэг ойролцоо. Тэгвэл Уругвай чинь жижигхэн босгаар аюу нэгдмэл. Монтевидеодо хөл бөмбөг хөгжөөд тэндээсээ хөл бөмбөгийн том баг нь явчихсан. За тэнгууд Уругвай ягаад хөл бөмбөгийн хамгийн том одоо гүрэн хөл бөмбөг ягаад энэ улстай салшгүй холбоотой гэхээр Уругвай улсыг ойлгоход бид нар хөл бөмбөгийг ойлгох хэрэгтэй болж байгаа. Олимпийн наадамд Өмнөд Америкаас оролцсон Уругвай 1924 болон 1928 оны Олимпийн наадам дээр тасаргаа төрүүлсэн Уругвайчууд. За тэгээд Уругвайчууд хөл бөмбөгийн эх орон одоо англичууд болон бусад улсууд ингээд хожоод гарч ирээ. Өмнөд Америкт хөл бөмбөг хөгждөг юм байна. Хөл бөмбөг өөр байдлаар тоглолт юм байна гэдэг соёлыг Уругвайчууд оруулсан. Илүү гоёмсог тоглож гисэн. Илүү одоо танго бүжиг мөжигтэй гослуулаа тий. За ингээд анхны хөл бөмбөгийн дэлхийн орго 1930 онд ингээд болохоор ингээд товн гарсан. Зохион байгуулагч улсаа ингээд яаж тоглох уу гэдэг олон улсын хөл бөмбөгийн холбоо ингээд ярилцсан баг. За ингээд ярилцчихсан яасан бэ гэхээр ингээд Европын маш олон улсууд манаач зохио юм охоо гэж ярьсан. Тэгс чи Уругвайчууд ийм санал гарсан. Уругвайд бол хөл бөмбөг бүр ингээд нийгэм дээр бүр амар ингээд бүр шашны хэмжээнд очсон.
Хөл бөмбөгийн дэлхийн аваргыг авна гэдэгтээ тэд ингээ бүх юмаа тавьсан байна. За тэгээ засгийн газар мазар бүх юмнуудыг оролцоотойгоор Европт очсон Франц улс урал дээр урагуачууд хэлсэн байгаа 1928 онд. За хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээнийг зохион байгуулах хэрэгтэй манайх хөрсөлт. Гэхдээ манайх ямар зүй амлах вэ гэхээр дэлхийн аваргад оролцох бүх улсын зардлыг даана. Тэр үед бол энэ бол амар том юм байхгүй тий. Та нар Европоос ир бид нар бүх зардлыг даана. Усан онгоцын зардал ирээд байр хоол бүх зардлыг та нар ямар зардалгүйгээр манад ир гэж байгаа. За тэдгээр улсууд бол эрэхтэй 15 хоног нэгтэлтэй байна. Багтаа. Тэгэхээр энэ бол тухайн оролцож байгаа хөл бөмбөгийн улсуудын хувьд бол их том асуудал байгаа байхгүй. Ирж очиход сар болох байхгүй хөлөг онгоцоор уруугаар явна тий. А тэнгууд Европ болох хөнгөд зөвхөн Европын улсууд орох учраас Европын аврах шиг болчих гээд байгаа учраас Францууд болон бусад улсууд хоорондоо ярилцаад за уруугачууд бүх зардыг дан. Дээрээс нь уруугачууд Сентенарио гэж одоо 1930 онд өөрсдийнхөө 100 жилийн ойгоор Сентенарио буюу 100 жил гэдэг бид нар цэнгэлт хүрээлэн барина гэж амлаад тэрийгэ барьж ашиглалтанд оруулсан байгаа дэлхийн аваргаар. За ингээд тухайн үед Европын улсууд гол саналыг өгдөгөөс нь тэр бүгдээрээ ургаан улсад зохион байгуулах саналыг өгсөн байдаг. Ингээд ургаан улс 1930 онд дэлхийн хамгийн том спортын нодон болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээн гэдэг тэмцээний зохион байгуулсан. За энэ дэлхийн аварга шалралт тэмцээнийг ургаачууд амжилттай зохион байгуулснаар хөл бөмбөг гэдэг спорт дэлхийн аварга гэдэг тэмцээн одоо энэ жил болох гэж байгаа шүү дуудахгүй тий. Энд 7 хоногийн дараа эхэлж шүү дээ тий. Хоёлаа айгүй гоё улсын ингэ сонгож оруулж байгаа тий. Энэ тэмцээний дэлхийн нийтээрээ дэлхийн аварга тэмцээний зохион байгуулж болох юм байна. Энэ гоё тэмцээн юм байна. Олимпийн наадмаас дутхгүй юм байна гэдэг мессежийг ургаачууд дэлхийн нийтээрээ тарааж өгсөн байдаг. Ингээд хөл бөмбөг дараагийн тэмцээнүүд нь маш амжилттай болсон. Улс төрийн хэрэгсэл хүртэл ингээд болгоо явж байгаа. Энэ өөрөө асар том пропаганда их зэвсэг юм а гэдэг бол энэ харуулж өгсөн байдаг. Ингээд ургаан улс Францаас хөдөлсөн хөлөг онгоц 2 цагаас 5 цаг хоцроод Монтевидео хотод ингээд одоо бүх тамирчид ирж байгаа шүү дээ. Европын бүх улсын тамирчид тэр хөлөг онгоцоор ирэхэд ургаачууд ингээд баяр наадан болоод дуу хууртай, хөгжимтэй, бүжигтэй амар том ухтаж авсан байна. За тэдгээр хүмүүс нэрээд ургаад барьлаад анх удаага хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцсон. Тэр тэмцээний ялагч нь өөртөө ургаачууд болсон. За ингээд ургаачууд хөл бөмбөгийн төвхөнд бол хамгийн анхны дэлхийн аваргыг зохион байгуулсан улс хамгийн анхны дэлхийн аварга мэг эрхэм үнэтэй золыг хүртсэн. Дараа нь 1950 онд хөрш улс Бразил улсын дэлхийн аварга дээр төрүүлж хөл бөмбөгийн хошин аварга мэг эрхэм золыг хүртсэн ийм улс байгаа. Тэгэхээр ургааг ойлгохын тулд ургаачуудын одоо уур амьсгал бүх юмыг ойлгохын тулд хөл бөмбөгийг ойлгох зайлшгүй шаардлагатай. Яг бол одоо ч гэсэн ургаан хүмүүсийн өдөр тутмын амьдралд хөл бөмбөг бол салшгүй холбоотой ийм спорт байгаамаа. Өстой гоё юм байна. Баярлалаа. Сая. За тэгээ ургаа үнэхээр жижиг ирнэ үнэхээр гайхалтай болсон байна. За би эдийн засгийг нэлээд харлаа. За хоёулаа дараагийн ивент ч ярих уу те. За тэгээ. За Атлас нэвтрүүлгийг маань ногоо ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэн та бүгдэд хүргэдэг. За MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Сэргээгт эрчим хүчний системээр одоо айл өрөх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. За MMS компани дэлхийн тэргүүлэгч сэргээгт эрчим хүчний технологи үйлдвэрлэгчтэй Монголд хаал бие усны түнш дистрибьютор бөгөөд Монголын эрсдээс уур амьсгал тохируулан сайжруулсан байдлаар тэр тоног төхөөрөмжүүдийг угсраад таны эрчим хүчний хэрэглээг байгаль дээлтэй сэргээгт эрчим хүчний технологиор шийдэж өгдөг юм сайхан хамт олон юм байна. За мэдээж манайх бол салхин болон нарны эрчим хүчний нөхцөл маш өндөр. За энэ урагвай ч гэсэн бас амар өндөр юм байна. Урагвай гэхдээ маш амжилттай ашиглалт юм байна. Энийг нь одоо хэлнэ. Манайд ч гэсэн ийм ирээдүй байгаа бах. Тэгэхээр MMS чигийн мэрэгжлийн те шилдэг технологи суурилсан мэрэгжлийн хамт олон Монгол бий болж байгаа. Бид нар улмаар нэг өдөр Монгол улс одоо сэргээгт эрчим хүчнээр эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг улс болсон байна гэдэгт итгэлтэй байна. За дээрэс нь яг Монголд ийм төрлийн компаниуд гарч ирээд амжилттай ингэж явж байгаа гэдэг бол Монгол улсад тун удахгүй энэ төрлийн бизнесүүд одоо хөгжөөд масс хэрэглээ болгох эхлэлтэй болгож байна. Би дээрэс нь ингэж яаж хийж байна. Хөл бөмбөгийн систем чи би танго бүжгийг нас хажуугаар нь заавал ярих хэрэгтэй болоо гэж ярьчих уу эдийн засгийн хомно. За урагваа улс ингээд за хөл бөмбөг ингээд англичууд авчираад хөгжүүлж байна. За хөгжүүлээд ингээд явж ирсэн. За тэнгуэл урагваад 1800-аад одоо оны сүүлээр бас юу исэн бэлээ нэг тухайн испанчуудын тавьсан нэг өөрсдийн нэг дэглэмийн зөрөөнүүд за тэгээд нэг худалдаачдын ирсэн зөрөөнүүд гэдэг урагвай хүмүүсийн баян ядуугийн ялгаа маш их байсан. За энэ дунд яасан мэхлээр Монтевидео хотын одоо ядуу одоо дүүргүүд бомбтуудаар танго гэдэг бүжиг эхлэл тавигдсан. Яг л Африкийн одоо бүжгийн одоо нэг тийм элемент Европын одоо уламжлалт одоо фолк
бүжиг гэдэг шүү дээ. Боломж бүжгийн элементүүд ороод ирсэн. За дээрээс Испани куб хөгжмийн ингээд холимог ингээд үүссэн. Тийм холимог тийм юу байсан ба соёл байсан байгаа байхгүй. За энэ болохоор цагаач болон ажилчдын дунд ингээд амар гадуурхагддаг гэсэн. Гадуурхагдсан илэрхийлээд тэр юугаар илэрхийлдэг гэсэн бэхээр мэдээж хөлөн бүд тоглоно. А хоёрдугаарт бүжгээр илэрхийлдэг гэсэн. Тэгээ нэг бүжиг танго бүжигч өөрөө ингээд айгуугаа тийм хурц ширэн хөдөлгөөнтэй тэр шүү дээ. Тэр ингээд нэг гадуурхагдсан болон бусад ингээд бид нар бусдаас доогор байгаа гэдгээ илүү нэг бүжгээр бид нар тийм биш шүү гэж тэрнээс ингээд урам зориг авч илэрхийлдэг бүжиг байсан юм танго. За тэгээд энэ ингээд хэдэн 10 жилийн турш ингээд хөгжөөд ингээд явж исэн. Тэнгүүд энэ дээр болохоор ингээд Уругвай болохоор ингээд дээд зинданыхан дээр танго бүжиг хүлэн шүрдэг гэсэн юм л. Наа чи бол янхны газарын бүжиг, наа чи ядуучуудын бүжиг. Ямар ч үзэл сурталтгүй ингэж явдаг гэсэн. За тэдний өөртөөх бүжиг ингээд айгуугаа ингээд 50 одоо бид нэг Европын бүжгүүд байдэн шүү дээ. Тэгээ одоо нөгөө ballroom буюу нөгөө те нөгөө юу одоо гой ордонд нөгөө бүжигдэг вайлс майс байх гэдэг шүү дээ. Ингээд явжсэн. За ингээд гадуурхтаа төдийлөө хөлөөнд шүрдэг байсан байгаа. За тэгсэн чинь энийг ингээд мэдээ залуучууд гэдэг бол бүх зүйлийн шинжилэлүүд гэдэг те. За залуучууд ингээд баян ядуу хамаарахгүй тодорхой хэмжээнд энэ танго бүжиг сонирхоод бүжгэлдэг гэсэн. За ингээд ядуусын хороолт байсан энэ бүжиг яасан бэхлээр Уругвайд байсан, Аргентинд байсан ингээд мөнгөтэй тийм залуучууд нь Парист ингээд очиж амьдарч юм уу. За тэндээ ингээд одоо аялж маялж явах үедээ танго бүжгийг тодорхой хэмжээнд тараасан юм байна. За тэгсэн чинь танго бүжгийн энэ одоо химнэл нь юу яагаад Парист ингээд айгүй том бүүм болоод 1900 оны эхлэр бүүм болоод нөгөө Парис чинь гоёмсог өндөр Америкт Европын танго шалуу Европын танго гэдэг тийм шин төрөл гараад ирсэн. За тэнгууд л ингээд Уругвай болон Аргентин улсын танго Европ түгээд Европууд бүр тэндээс нь өөрсдөө санаад Европын тангог бий болгоод Лондон, Нью-Йорк хотууд ингээд гаргаад ирсэн чинь нэг Уругвайд хүлээн шүрдэг гэсэн нэг баячууд нь хүлээн шүрж эхэлсэн байна. За энэ чинь зөвхөн Уругвайд биш энэ Европын том хотууд дээр Уругвай, Аргентин гэдэг нэрийг Өмнөд Америк гэдэг нэрийг гаргаж ингэж явж байгаа юм чинь тэгээд Уругвай экстейцний нэрийг хүлээн шүрж эхэлсэн. Гадаад далцарсан учраас. За ингээд энэ болохоор ингээд давхархын зөрөөг ингээд багасгаад танго гэдэг бүжиг дэлхийн нийтэд гарч тэгээд Аргентин Уругвайгаас гаралтай. Ерөнхийдөө Уругвайгаас гаралтай гэж үздэг юм. Уругвайх нь илүү нэг яг бүжиг болох нь юугаа тавьсан гэх юм да одоо тийм. Соёлоо тавьсан гэх юм да. За ингээд энэ ингээд аль бие усны бүжиг нь болоод дэлхийн нийтээр тарсан түүх нь бол ийм учиртай байна. Маш сонирхолтой. Тэгээд юу юм бэ? Уругвайд анх ингээд үүсч бий болж байхдаа тэр хөгжмийг нөгөө Африкаас гаралтай ийм 3 төрлийн юм одоо бүдүүлгээр хэлээ бөмбөр шиг 3 төрлийн хөгжим химнэлтэй нэг нь арай хурдан нэг нь арай хавтар нөгөөг нь удаан химнэлээр тоглодог байсан байна. А гэтэл Европ руу ирээд юу болсон бэ гэхээр тэрийг нь сонгодог хөгжмийн зэмсгүүдээр хөгжмийн тоглоод ирсэн байна. Хийл оруулаад холиод оруулаад тэгэхээр нөгөө илүү их стэйц илүү гоё тийм мэдрэмж бий болгоод тэр нь нутагтаа хүлээж авахд. А тэгээд нөгөө Аргентин энэ хоёр чи юу юм бэ? За Аргентин бол Спаний колонисэн Спанаар ирдэг. Уругвай Спанаар ярьдаг. Ер нь бол Аргентин Уругвайчууд хоорондоо маш адилхан, маш төстэй. Хэлийн хувьд, соёлын хувьд ер нь бол Аргентин ч гэсэн маш олон Итали, Испани нөгөө цагаачд очсон шүү дээ. Нийт хүн амынхын дийлэн хувийг те тэр цагаач 60% Итали шүү дээ. Итали бүрдүүлдэг. Гэтэл нөгөө талдаа хөршин Бразил байдаг. Бразилууд бол Португалаар ярьдаг. Гэтэл Бразилийн хэлтэй ойролцоох газар нутгаараа бас нөгөө одоо сонин газар зүүн байрлууд байдгийн байна л да хотууд. Одоо бараг инклейв шиг газар нутг руу огцом ороод ирсэн Бразилийн хот байдаг ч юм уу те. Тэр нутгаараа бол хэл нь бас жоохон хуурайд Португал хэлтэй жоохон төстэй болсон хувилбард байдаг юм байна. Тэгэхээр ер нь бол Испани хэлтэй илүү төстэй. Тэгээд Аргентинчууд бол хоорондоо ямар ч асуудалгүй ойлголцдог, ярилцдаг, хоол хүнстэй ахуй соёлын хувьд ер нь бол ах дүүс шиг тийм хүмүүс байдаг юм лээ. За эдийн засгийн хувьд маш сонирхолтой байна. 3.5 сая хүн амтай манайх байсан байна. Манайхаас ялгаатай зүйл нь байгалийн нөөц байхгүй байна. Байгалийн баялаг байхгүй байна. Гэтэл бас адилхан зүйл нь сэргээгдэгчийн хүчний маш их нөөцтэй байсан. Гэтэ нэг давуу тал нь энийг ашиглажсэн. За эдийн засгийнх нь том одоо орлого оруулж ирдэг салбарууд бол сэргээгдэгчийн хүч, мал аж ахуй. Тэгээд аялал жуулчлал үйлчилгээний салбар байна. Гэтэл нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 90-с дээш хувийг нь сэргээгдэгчийн хүчээр шийдчихсэн. Нийт хүн амынх нь 95% нь тэр грид буюу тэр сүлжээнд нь орчихсон гэсэн үг. Тэгэхээр 95% сэргээгдэгчийн хүчээр одоо цахилгааныхаа хэрэглээ шийдэх нөхцөл бүрдүүлчихсэн. Тэгээд эрчим хүчээ гадагшаа хөрш орнууд руугаа зардаг юм байна. Супер тий. За мал аж ахуй сайн хөгжсөн гэж чинь тий. 12 сая гарна тий. Хүртээ гэж чинь. Тэгэхэд манад хэд байна? 70 байна, 80 байгаад байдаг. 70 80 сая байгаад байгаа мөртлөө амжилттай эрчимтэй биш үү штэ манад.
Тэгэхээр энэ цөөхөн хуамтай цөөхөн малтай мөртлөө эдийн засгийнх нь маш том салбар болж чадсан байгаа. Одоо манайх ч нэг өөрсдөө мал аж ахуйн орон гэж ярьдаг боловч дэлхийн нийт тэрийг ерөөсөө мал аж ахуйн орон гэж харддаггүй тийм байна. Үгүй юм байна. За тэгээд эдийн засгийн хувьд бол маш хүчтэй. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 24,000 Америк доллар. Эдийн засгийн хөгжил нь одоо 2024 оны байдлаар бол 3.1%. За ажилгүйд л маш бага. За тэг хүн амынх нь ерөөсөө 0.2% нь л нөгөө ядуугаас доош төвчөнд амьдардаг. За тэгээд хамгийн гой зүйл нь хүн амынх нь 60-аас 70% нь дундаж давхрагт хамаардаг юм байна. За энэ тэгэхээр маш тогтвортой, маш том баян дундаж давхар болж таарч байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ одоо ихээр өндөр орлоготой. Ус тооцогдож байгаа. Тэгээд одоо яагаад би бас гайхлаа л да манайхтай адилхан те зөвхөн хамтан байна, мал аж ахуй эргэлж гин гэтэл манайх шиг байгалийн нөөц байхгүй мөртлөө яагаад энэ улсын доктортой хөгжилтэй, инновацлагтэй Латин Америкт ерөн баг дэлхийд анхудаа канабисын хэрэглээг альжаал тайлах зорилгоор ижил хүйсний гэрэлтийг бас эмэгтэйчүүдийн сонгуульд орох эрхийг баталсан бүр маш либерал дэвшилтэд байгаа байхгүй ч та. Дэвшилтэд улс юм байна. За тэгээ ер нь нууц нь юу вэ гэхээр ерөөсөө доктортой институт. Засаглан доктортой, залгамж халаатай, хүний хөгжил өндөр байна. За тэгээ энэ бол нөгөө хууль засаглал нь харьцангуй хүчтэй байна. Авилгын индексээр маш бага авилга багтай. За тэгээ сонгуулийн систем нь доктортой, шудраг. Тэгээ засаг хоорондын шилжилт нь маш тайван, авилгалын түвшин бүс нутагтаа хамгийн бага гэж байна. Тэгээ улс төрийн залгамж халаанд байгаа учраас одоо популист улс төрчид байхгүй байна л гэсэн үг. Ард түмэнд популист улс төрчдийн үг одоо итгэж туйлширч тэгж шийдвэр гаргадаггүй улс байгаа байхгүй. Тийм учраас бүр ийм гайхалтай хөгжилтэй. За тэгээд уруугач нь болохоор сая нэг хүн дотоодын бүтээгдэхүүн 24,000 Америк доллар гэж байгаа шүү дээ. За манай улсыг бол ерөөдөө 3 гарантай нуулчихж байгаа юм 3 хагастай нуулж байгаа. Тэгэхээр одоо Монголд дундаж хүний амьдралаас хамаагүй илүү англуу амьдардаг. Гэхдээ нэг өмнө говь шиг газардаг гэж байгаа. Дөрөв зулаа хийс нэг 70 сая гэж байгаа. Тэнд болохоор манай нийт малыг хэлж байгаа тийм. Яг үхэр нь бол уруугаас манайх илүү ойлгомжтой. Тэгтээ үр шимийн тэг зан хүртэж чадахгүй байна. Манайх нь илүү нэг юу байгаа юм л та. Бид нар ч өөрсдөө нүүдэлчтэй байгаа шүү дээ. Малан ч гэсэн нүүдэлчтэй байгаа байхгүй тий. Уруугач юм болохоор өөртөө суурин архимжилт ороод малаа илүү нэг махны чиглэлийн, сүүний чиглэлийн ингээд нэг хөгжүүлэлт айгуу сайн хөгжүүлж чадсан. Тэр жижиг газар нутагт тий. Тэгээ за тэгээд үхрийн одоо махаас гадна сүүн бүтээгдэхүүн айгуу алдартай. За тэгээд өөртөө бол будаа хялган тэр гэж айгуу гоё үг гаргаж ирлээ л дээ. Яг гэж хэрэгэлдэг. Тийм ээ тий. Байгаль нөгөө хамгааллын салбарын грасланд. Хялган тэр тийм грасланд тэр одоо будаа болон бусад тийм шар буурцаа тийм тарих юм дээр бол хамаагүй юу тий. Тэгээд ноосоос гаргадаг. Манайх ч бас ноос нь олууртай шүү дээ. Манайх бол гоё шүү дээ тий. Ургаас тодорхой хэмжээнд бүс нутагтаа бас ноос нь олуур харждаг. Нийт газар нутгийн 90% нь хөдөө аж ахуй эрхлээд маш тохиромжтой. Тэр энэ бол зүгээр тасарсан газар байгаа байхгүй тий. Тэгээд цагуурын хувьд бол доктортой. За сүүлд бол мод боловсруулах үйлдвэр модны чиглэлээр айгуу сайн юу гэж байгаа. Тэгээ бизнес айгуу хөгжиж байгаа. За тэгээд ундаа сүүн бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэлээр бол дэлхийд болоос нэлээд сайн дордог. За Монтевидеот бол санхүү мэдээлэл технологийн айгуу том хот гэж авдаг юм. Энэ хот бол одоо жинхэнэ нууцлаг хот шүү дээ. Тэгээ хүн амынхын талаас дээш хувь нийслэл хоттой амьдардаг юм байна. Бараг 95% нь хотжож амьдардаг. Тэр ер нь бол үлдсэн 5% нь нөгөө хөдөө аж ахуй эрхэлжил мал аж ахуй эрхэлжил хөдөө байдаг болох гэдэг тийм. За тэгээд доктортой арчил байдаг гэдэг бол энэ бүс нутагтаа хамгийн том. Одоо энэ Өмнөд Америкийн бүс нутаг бол бид нар мэдж байгаа шүү дээ. Чили, Сэргийн дэглэм гарч исэн. Аргентин бол бүрстэ айхтар юмнууд болжсэн. За Бразил бол одоо нэг засаглалтаар барихад маш том улстай. Маш олон үндэстэнтэй, олон том хотуудтай. Ерөнхийдөө нэг төрийн үйлчлэгээ хүрэхэд зарим газар бол хэцүү тийм. Ийм газар. За тэгээд Перу, Венесуэл, одоо Колумб гэх юм бол бас маш асуудал байгаа тийм. Тэгвэл энэ дунд хамгийн асуудалгүй байж чаддаг улс нь бол Уругвай улс. Тийм учраас энэ улсын хувьд бол хөгжил нь айжмаар маш гоё доктортойгоор ингэ явдаг ийм ус байгаа даа. Тийм байна. За тэгээд юу юм бэ? Хүн ам нь маш тийм тайван амьдралыг одоо илүү таашааж амьдардаг. Тэгээд юу гинэ? Хүн амынхын дунд хийсэн судалгаа байна. Тэгсэн чинь тэр судалгаанд оролцсон хүн амын 50-аас дээш хувь нь өөрсдөө маш аз жаргалтай гэж дүгнсэн байна. Энд тэр хичнээн тайван байна, аюулгүй байна, засаглалдаа ихтгэлтэй байна. Тэгээд маш хүчтэй дундаж давхрах. Хүн 60-аас 70% дундаж давхрах 60-аас 70% байна гэдэг чинь маш хүчтэй дундаж давхрах. Тэр чи боловсролтой, ухаантай, популист улс төрчд хууртаад байхгүй хүмүүс аахгүй дундаж. За тэгээд популизм бага байна. Практик одоо шийдэл илүү давмгай байна. За уруугачууд бол
өөрсдөө нөө тэнгэрийн хөхүүд гэдэг ч юм уу те. Одоо blue sky гэж одоо өөрсдөө нэрлэдэг. Далбаан дээр нь тийм байдаг. Яг далбаан дээр нь нар байдаг. Аргентин ургуу хоёрын чинь өнгө нь яг тийм ч бүдэг цэнхэр дүнхтэй те. За тэгээд дэлхийн хамгийн урт нэг төрийн дуултай гэдгээр бас онцгой юм байна. Тэгээд хамгийн урт төрийн дуул. За тэгээд энэ болохоор нэг 5 минут гарантай үргэлжилдэг. Ер нь төрийн дуулууд чинь 3 минут гарантай л байдаг шүү дээ, тий. Ургаан дуул төрийн дуулны 5 минут гарантай үргэлжлэдэг. Энэгээр бол хамгийн одоо юу гэж авдаг? Одоо урт гэж авдаг. Ийм улс байна. За үнэхээр гоё улс юм байна. Тэгээд байгалийн баялаггүй жижиг газар нутагтаа ирнэ, тогтвортой, төртэй, популист биш улс төрчд ард иргэдийнтэй оролцоо, ямар дэвшилтэд ардчилсан чөлөөтэй, тогтвортой нийгмийг бий болгож чадсан бэ гэдгийг харлаа. Бичиг үсэг тайлд бол 99% буюу дэлхийд хамгийн өндөр улсуудын нэг. Тэгээд тайлагдалтаа зөвхөн уншиж чаддаг гэхээс илүү дундаж нийт нэг одоо манайх чинь дэмжтэй бичиг үсэг тайлагдалт бас өндөр штэ. 98 99 гэж авдаг бол шнөө. Яг дундаж чанарын хувьд бол бас ялгаа байдаг те. За маш сонирхолтой дугаар байлаа. Баярлалаа заяа. За баярлалаа. Очмоор л санагдчихлаа. Ер нь л ярихаар л очмоор санагдаад идэв штэ те. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн атлас нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрлээ. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхаж хүрээтэй бодатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх хүрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байгаа. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.